За өглөөний минь. За өнөөдөр 2 сарын 1 болсон байна. Миний 27 дахь өдөр эхэлж байна. Дэглэн барьж эхлээд 2 дахь өдөр. Тэгээ өглөөнийхөө цаг бэлтгэх гээд ирсэн байна. Ямар ч байсан нэг 2-3 ширхэг өндөг. Нэг 50 г овёс идээд эхлэе да. Охиндоо бас каш чансан чинь дэлбэрэх гээд шүү. Хатах юм нөх. Энэ каш чинь дэлбэрэх гээд энэ одоох. Зогсоо баслахаар өндөгөө чанчна. Таиландд бол ерөөс энэ карантин болснаас нь уугаад хэрэггүй. Дандаа ийм савтоос авч хэрэгэлсэн дээр. За энэ дэглэн барьж байгаа үед уссан ууж явах хэрэгтэй юм байлээ. Өдөрт нэг багадаа 2 литр ус. За нэг ураа албаг. Ойролцоогоор нэг 40 мөч орчим болчихоо да. За ингээд нэг 50 г орчим овёс. Ийм овёс хэрэглэж байгаа. Яг ямар ч элдв янз халцгүй. Яг цэвэр овёс. Тэр дотор нөгөө үзэн банан байгаад идэх чинь болохоор нөгөө юу гэдгэлээ өөр нэртэй. Тэд нар бол маш их нүүрс усны агуулмжтай болохоор тэмч тохиромжтой биш. Ялангуяа эжийн хасж байгаа бол. За энэ дээрээ зүгээр ус хийгээл тэгэл идчихнэ. За өнөөдөрт бол нөгөө тосоо өндөгнөөс авч байгаа болохоор ингэж идэж байгаа. Зарим өдөр болохоор өндөгнөөс биш оливын тос ч юм уу коконутын тэрээс иймэрхүү тосноос тосоо авъя гэвэл өндөгнийхөө шар марыг хасж хагаад зарим илчилгээ бас солино гэсэн үг. Энэ калори өндөртэй бол жишээ нь төмөснийхөө граммаас хасдаг ч юм уу ерөнхийдөө тэгж зохицуулж байгаа гэсэн үг. Тэгээд махаа болгохдоо бас чанахгүйгээр шарж болгож бас болно. Гол нь өдөрт идэж байгаа 1600 калори бол дагуулж өрөөсөө болохгүй. Бичлэг маань нэг юм галтгооны хэрэгсэл зардаг дэлгүүрээс үргэлжилж байна. За нэг челленж эхлүүлсэн биш бүр сүулдэ хоолны дэглэм барих болоод тэгээд бүр жин олддгүү бүр ямар нэгэн байдлаар заавалчгүй жин олох шаардлагатай болоод хоолнуудаа жигэнж идэх хэрэгтэй, өглөөний цайгаа жигэнж идэх хэрэгтэй, махногоо жигэнж идэх хэрэгтэй болоод жин хайж авч байгаа букетэд нэг юм амар дэлгүүр боллоо. Бүр дан галтгооны ямаар бүр ятсан дагнсан. За зүгээр ингээл хальт харуулъя те. Энд зүгээр галтгоонд хэрэгтэй бүх юм байна. Бүр амар боломжийн үнэтэй. За тэгэл нэг иймэрхүү халбаг малбаг 15 баат маат те 1500 төгрөг гэсэн үг шүү дээ. Тэгэл ийм сав мав энэ ч одоо нөгөө соус моос бэлтгэх төлөө юу лээ. Энэ ч одоо 30 баат гэдэг чинь 3000 төгрөг мөр юм уу да. За тэгэл халбаг сэрээ хутганы ком махны машин за хайгаад исэн жим маань энд 390 баат гэдэг чинь үлээ 39,000 төгрөг. Ийм электрон. Тийм байна. Яг электрон 350 баат, 390 баат. Эднээс л авчи дөө харж агаад. Энэ минь жижигхэн мөртлөө үнэтэй тэгээд энэ хүнд юм байна энэ. За нэг юм жингээ бол олсон шүү. Энэ ч супер дэлгүүр байна. Одоо өөр дэлгүүрүүдээс юмх юм авахаар жоохон үнэтэй байгаад идэв. Энд ч бол ер нь айгу боломжийн хямдхан биш. Энд бол шүү дээ. Юу ч байгаад их тий. За Пукетийн Олд Тауны ойролцоо ийм гэр ахуйн бараа зардаг дэлгүүр байд юм байна. Манай энэ Пукетэд амьдардаг гайууд ирж бас үзвэл гэр мөртөө бас юм авахаар бол гоё л дэлгүүр. За тэгэхээр бид гурав нөгөө галтгооны хэрэгслийн дэлгүүрээс гарч ирээд макрод орж ирсэн байна. Тэгэхээр бичлэг манай макрогоос үргэлжилж байна. Макро болвол нэг иймэрхүү бөөний гэх юм уу?
Жижиглэнгийн юмнууд бас байгаа. Хүнсний юмнууд бол нэлээд өргөн дийлгэр мах энтрээ бол ерөнхийдөө эндээс би тэгээд авдаг. За тэгээд юуны ахуйн хэрэглээний бараа бол ерөнхийдөө бөөнөрөө айгу байгаад идэг. Нойлын цаас тэгэл нөгөө савн шампунь mamпун болвол ч бөөнөрөө. За энэ хэсгээр бол ингээд жимс ногоо байна. Үн мөн нь бол нэлээд боломжийн нэг 5000 хэдэн 100 5000 орчим. Макро бол манайхаар бол номын агуулгах худалдаа гэсэн үг. Яг номын агуулгах шиг. Одоо номингийнхан одоо эднэрээс санааг авсан болов. Яг ийм агуулгахын одоо зохион байгуулалттай. Тэгэл ингээд махнууд те ингээд одоо гомн бүхэл төрлийн юм энэ бол байгаа. Тэгээ бид хэд бол эндээс ерөнхийдөө мах авах гэж орж ирдэг байгаа. Мах болон одоо тий нойлын цаас мас юмнуудаа хэмжээгээр авах шаардлага үүссэн үед макро орж ирвэл илүү тохиромжтой байгаад идэв. Үнэн нь бас бусад дэлгүүрийг бол арай хямдхан. Одоо ингээл тий ерөнхийдөө л нэг иймэрхүү. Ингээл дотор нэг помо ч явж байгаа шиг тий. Яг л агуулгах гэсэн. За тэгээд Таиландд одоо 10 болон 1 сарын хугацаантай ч юм уу тий амьдрахаар ирсэн хүмүүс бол хүнснийхээ ерөнхийдөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг олонтоо ширхгээр авах гэж байгаа бол макро руу ирсэн дээр гэж зөвлөж байна. Эндээс мах болон тэгээд өндөг будаа тэгээд бараа бүтээгдэхүүнтэй нойлын цаас, савн шампунь юу гэдэг тиймэрхүү юмнуудаа эндээс авах юм бол илүү тохиромжтой. Хидүү хоньны хавирга хэд юм? Хоньны татсан байх 1 кг-д 42,000 төгрөг. Хавирга болохоор 75,000 төгрөг. Нэг юм нэг өрөөл гэх юм уу, нэг талын нэг хідэн хавирга нэг 75,000 төгрөг. Таиландд угаасаа өхөр хоньны мах идэнэ гэдэг бол тэгэл дээдийн заяа шүү дээ. Энд бол ингээл дандаа л юм хайрцагтай. Ингээл том томороо. Нойлын цаас мас бол ингээл энэ минь ингээл иймэрэл зарна. Нэг ширхэг мэрхгээр бараг л байхгүй тий. Ганц нэг нөгөө ногоо, жимс, мах энтрэл тэгж авна гэхээс биш. Бос тэмнүүдийг бол макрогоос дандаа юм бөөнөр нь л авах боломжтой. Тэр аяг тавиг угаах чиг л харахгүй. Бараг энэ их чиг. Миксрүүд байна. 100,000, 70,000 шарпын миксрүүд байна. Бараг номин бараг эндээс бараагаа авч зардаг юм шиг тий. За тэгэл энд нь бичүүлэл гарна да. Макро дээр олон улсын карт уншихгүй зөвхөн бэлэн мөнгө болон аппликейшнүүд ашиглаж тооцоо хийх боломжтой. За тэгээд өнөөдөр хувьд макро нэг хальт орлоо. Макро нэг иймэрхүү дэлгүүр букетэд ирж байгаа хүмүүс бол ер нь лотос болон макро л ордог. Тэгээд мах болон тий бөөнөр нь авах гэж байгаа хэмжээгээр нь юмнуудаа авах гэж байгаа бол эндээс арай хямдхан авна. Нэг ширхгээр авах гэж байгаа бол лотос орсон дээр ерөнхийдөө. Гэхдээ бас юм жижиг задгаа завхууд бол байдаг. Гэхдээ энэ арай цэвэрхэн арай боловсон байдаг юм аа. Тэгээд ер нь яг нэг апартментд төрөлж амьдарч байгаа хүмүүс бол лотос юм уу макро орсон дээр энэ централ букетийн ойрхон угаас аль нь байгаа. Google Map дээр хайгаад ирчих болно. Тэгээд энд бол ийм Арихтарс, пив бүхэл юм байгаа. Байхгүй юм байхгүй. За одоо тэгээд гэртээ харж хоолоо хийж идэхгүй бол өлсөж байна. Тэгээд жимэн авах гэж гадуур явсаар ирэл нэлээд оройтчлаа. Цаг 1 болсон юм байна. Харж хоолоо хийж ичээ бэлтгэлтэй орё доо. За ямар ч үсэн гадуур явчаад нэг юм хүүхэн жин авалж явлаа. Одоо өнөж хоолыг бэлтэж идэхгүй бол нэлээд орой болсон байна. За энэ ахыг тавьж үз. Би нэг өдөртөө нэг 300 г мах 300 г төмс их нээлж байна. Итгэж энэ бол 539 г мах нэг 300 болж жижиглэнэ. 330 гэж. За энийг мэдээч. Махны хувьд нэг усны 300 орчим грамм. 250-аас 300 гэдэг чинь нэг 2 тонн төмс тавьчих чинь. Пүү 300 80 гараа авчлаа. Тахан тавьчих хингэл 280. За өдөртөө нэг ийм төмс өдөржингөө нэг ийм мах юм. За тэгээд
бас ундаг юмнууд байна. Жим дээр ороод ирсэн байна. Өнөөдөр бид чинь сайхан юу яалаа? Жим ингээ авчлаа. Тэгээ сайхан макро энтер ороод ганц нэг юм нэмээд авчлаа. Дутуу мутуу байсан юм уу та. За одоо бол тэгээд сайхан хоолоо жинлээд идэхэд бүр асуудалгүй болсон. За өнөөдрийн хувьд би юу ийдсэн бэ гэхээр өглөө би нэг 50 г овёс идээд 3 өндөг идсэн. 3 өндөгнийхээ 2 өндөгнийхэн шарыг идсэн, 1 өндөгнийхэн шарыг идээгүй. Тэгээд 300 г дахианы цээж мах 300 г төмс идсэн. Тэгээд хажуугаар нь нарийн ногоондоо юу идсэн бэ гэхээр өгөрчөө нэг 100 200 г орчим. Тэгээд нэг салаадны навч мавчинд бол грамлаггүй нэг ойр зур тэгээд идсэн. За давс бол би нэг өнөөдөр нэг 3 г орчим давс хэрэгэлсэн, хоолндоо хийсэн. За нэг тиймэрхүү байдалтай л явчлаа. Тэгээд би ер нь өнөөдрөөс нэлээ хөнгөрөөд айгаа айтайхан болоод байгаа юм шиг санагдчихээн. Тэгэд өнөөдрийн үед би мөрний дасгал хийн. Тэгээд 30 минут гүйч эхлээгээс дасгалаа хийчихье гэж бодож байна. За тэгээд ямар ч үсэн газ мөрөө гэл би халаалтаа эхлээд газ хийчихэд тэгээд мөрнийхээ дасгалыг гэлтануулчаад нэг 3 юм уу 4 дасгал хийчихэд хангалттай байж. Тэгээд 30 минут гүйгээд өнөөдөр миний мөрний өдөр дуусчихин. За тэгээд миний 27 дахь өдөр билүүдээ өнөөдөр чүүлээ. Тийм баха өчигдөр 26 дахь байсан тий. Одоо ингээ өдөр хоногоо бас жоохон бодлаад мартаад байна. Тэгээд ямар ч гэсэн иймэрхүү байдалтай хоолж гин. За тэгээд маргааш нэг өдөр орж ирвэл нэг бие харъя тий. Нэг ямар ч байсан миний бодлоор нэг 5 6 өдөр хоол идсний дараа миний бие нэлээ ингээд өөрчлөлтүүд гараад эхлэх байх гэж би бол бодож байгаа тий. Тэгээд өнөөдөртөө бол бас яг гой хөнгөн л санагдаж эхэлж байна. Шүн мөн унтахад ч гэсэн амар юу яаж л. Айгуу сайхан унтаж мунтаад те их хоол идээд унтахаар ч ингээл зүүдлэл айгуу яад өчигдөр бол их сайхан амраал сэрсэн. Хоолтой ер нь нэлээд холбоотой л доо тэгт. За ерөнхийдөө тиймэрхүү байна. Тэгээд тасглаа хэлцгээе. Би ерөнхийдөө дуусчлаа. Энэ артлын тасглаас эхэлж дөө. Мөрнийхээ артлыг эхэлж хийгээд тэгээд мөрний ууртал хийгээд тэгээд дараа нь мөрний үндсэн дээр 2 дасгал хийх. За тэгээд ер нь дуусгах гэж бодож байна. Гой хөнгөн юм биш тэнгисгээл дутуу ахс ажиллаулаа. Сайхан нэг YouTube, Facebook-оор нэг хичээл задаг залуугийн бичлэгийг үзсэн. Энийг хийж явахдаа анхаарах зүйл гэсэн. Тохоогоо нуглаад ивэл 3 толгоор руу орно гэсэн. Энэ цэгээс ингээ хитрхи аргачлуулах юм бол даал авчигтаад нуруу орно гэсэн. Тэгээд яг ингээд нэг мөрөө мэдрээд хийх юм бол мөрний артлаа гоё ордог дасгал. Гэхдээ яг тэ буруу хийвэл нуруу хөгжих юм бэл ямар ч байсан нэг юм хөгжих. Одоо 42 гэвч 2-2-оор нь доошлуулаад. Оо, дэжүү шүү. За одоо 56. За 56 дээр ер нь 24 болох юм байна. Яг бүр нэлээд чардарлах гарчин санагдчихна. За 56 кг. Эхний оролт. За мөрний алдалтыг мөрний урталтаа сетлэд орчих. Мөрний алдлалт, мөрний уртал хоёрыг сетлэд. Тэгээ 24. 1. Ой. Smiling when you said to me, don't be a crybaby. And I've been told that you moved now, even though I still feel the echoes. I'm fucked up and I can't love myself now. I live like I always thought. За миний дасгал ингээд дуусчлаа. Өнөөдөр сайхан мөр хийлээ. Сая 30 минут гүйчлээ. За тэгээд миний 27 дахь өдөр ингээд үгээр дуусч байна. Хоолны дэглэм эхлээд 2 дахь өдөр сая гүйсэн чинь жоохон баг зэрэг сүлдэж байна. Ерөнхийдөө энэ 7 хоног төмсөөр явж байгаа болохоор миний хүч жоохон унжах шиг байна. Жоохон өмнө нь ингээд их гурил будаа
иддэг те цусан дах сахарын хэмжээ өндөр нэлээд хүчтэй байсан бол энэ 7 хоногт төмөс идээд авиас идээд эхлэнгүүт цусан дах сахарын хэмжээ мэдээж багасна. Ингэж багаар ингэж төмөс идсэн ч гэсэн будаа иддэгтэй адилхан ингэж огцом өсөхгүй, огцом ингэж ирч хүч авахгүй гэсэн үг. Амар удаанаар ингэж миний хүч ерөнхийдөө юм нэмэгдэж байгаа. Ерөнхийдөө өмнө нь байснаасаа ер нь хүч багтаа болж байгаа гэсэн үг. Тэр ч гэсэн надад мэдрэгдэж байна. Өнөөдөр бас баг зэрэг ядралттай хайхсаа 30 минут гүйсэн чинь жоохон цуцаатай 15 дахь минутаас хойш арай гайгүй боллоо. За ер нь тиймэрхүү мэдрэмжүүд төрж байна. Тэгэд маргаашнаас ямар хөө болох юм байгаа мэдэхгүй. Өндөөс орой олсон учраас бас тэгжиж магадгүй. Тэгээ маргааш өглөө жоохон эртхэн орж ирж бэлтгэлээ. Өглөөнийхөө авиасыг идчихэд шууд бууж ирэх гэсэн бодолтой байна. Тэгээд миний 27 дахь өдөр нэг инхүү өнгөрлөө. Гэтэ би хөнгөрөөд гоё байна. Хөвлийн баг ингээд те дөнгөж 2 дахь өдрөө хоолоо идэж ийн гэхэд бас ингээд гоё хөнгөрж ийн. Ер нь 5 өдрийн дараа 10 өдрийн дараа бол нэлээд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд бас гарахаар байна шүү. Тэгээд за ямар ч үсэн гэсэн DC байла. Тэгээд миний мөрний бэлтгэлтэй хамт байсанд баярлалаа. Peace.